50-тай хамт номын хэлцүүлгийг сонсож байна. Одоогоос 20 жилийн өмнө англи хэлний багш Джек Ма Alibaba-г үүсгэн байгуулсан. Өнөөдөр харин тэр өөрийнх нь үүсгэн байгуулсан Alibaba нь дэлхийн интернет худалдааны зах зээлийн эзэнт гүрэн болтлоо хөгжиж чадсан байна. Хамгийн өөрийн жишээ хэлэх юм бол 2014 онд IPO гаргаад хөрөнгийн зах зээл дээрээс 25 тэрбум $, босгож чадсан хөрөнгийн зах зээл дээр хамгийн том амжилт гэж хэлэгддэг. Тэгээд тус номын зохиолч нь Данкан Кларк гэдэг эрхэн байгаа. Тэгээд энэ номын нэр нь Джек Магийн бүтээсэн Alibaba гэж монгол хэл рүү орчуулагдаж байгаа. Тэгээд тус номыг монголд орчуулсан эрхэн болох Саруул гээд бүсгүйг орчуулагч болон ерөнхий редактораар ажилласан. Энэ бүсгүйг би номынхаа хэлцүүлгээр 2017 оны 1 сарын 12-ны өдөр үрж оролцуулсан байна. Тэгэхээр бараг 2 жил 3 сар 4 сарын өмнө тухайн номын хэлцүүлэг маань хийгдсэн гэж ойлгож болно. Тэгээд та бүхэн шинэ подкаст буюу шинэ номын хэлцүүлгээс сонсож амжаагүй хүмүүс байгаа бол өмнө сонсоогүй хүмүүс байх юм бодоод энэ дугаараар сонсоорой гэж та бүхэнд хүсэж байна. Тэгээд яг энэ подкастыг сонсож байгаа сонсогч нартаа зориулаад нэгэн бяцхан бэлэг бэлдсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ энэ номыг та авч уншихыг хүсэж байгаа бол тус номын орчуулагчийн баг болох 9900 1584 гэсэн дугаар руу холбогдоод энэ номыг 20% хөнгөлөлтөд худалдаж авах боломжоор бид бүхэн Сэхэтэн подкастын хамт олон танд бэлэг барьж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр миний дөнгөж сая хэлсэн дугаар руу холбогдоод Сэхэтэн подкастын сонсогч байна гэж хэлээд тус номыг 20% хөнгөлөлтөд худалдаж авч болно шүү. Энэ бол энэ удаагийн дугаараар та бүхэнд барьж байгаа бид бүхний бэлэг гэж ойлгож байна. Ингээд хамтдаа шинэ дугаараа эхлүүлцгээе. За, анх энэхүү номыг яагаад орчуулах сэтэл төрвөө? Миний хувьд бол энэ Jack Ma-гийн тухайн уншиж байгаа 3 дахь ном. Гэхдээ энэ номын хувьд бол нэлээд онцлогтой санагдсан. Тэгээд энэ орчуулагчаас нь асууя. Анх энэ Данкан Кларкийн номыг яагаад орчуулах сэтэл анх төрсөн бэ? Энэ ном болохоор 2016 оны 4 сард яг Америкт хэвлэгдсэн. Ер нь бол тийм шинэ ном. Тэгээд би тухайн үед Америкт сурч ирсэн. Тэгээд маш их ингээд нэг хичээлийн ачаалттай байж байгаа нэг өдөр номын дэлгүүр ороод ингээд номнууд харсан чинь яг ийм хоргон дотор байсан. Тэгээ яаж ч юм хамгийн түрүүнд хараад нүдэн тусаад одоо ингээд Америкт ч юм уу бид нар ч одоо ингээд IT-ийн чиглэл гэж Silicon Valley захиурын үндийг гэхээр бид нар ч ерөөсөө ингээд Америк хүмүүсээр ч юм уу Европ барууных нар төсөөлдөг. Гэтэл нэг Аз тэгээ нөхөр гарч ирэнгүүтээ дэлхийн хөрөнгөний зах зээл дээрээс хамгийн одоо өндөр IPO босгоод тэгээд ингээд алдар төрсөн. Тэгээд Jack Ma-гийн өөрөөр хэлбэл нөгөө ярьсан үг, хэлсэн үгнүүд нь интернеттэй сошиал орчинд айгүйх төгдөг. Тэгэл айгүй зөв үгнүүд хэлдэг шүү дээ. 35 нас одоо хүрчээ чи тэгээ баяжж чадаагүй бол одоо өстой хүртэх хэрэгтэй. Тэгээд нэг талаар үн чих шиг, нэг талаар айгүй амар ч юм шиг. Тэгээд заавал одоо баян байх гэдэг амьдралын зорилго шиг л. Тэгээд би сонирхоод Jack Ma-гийн энэ номыг худалдаж аваад уншсан. Тэгээд унсныхаа дараа энийг яагаад хүмүүст хүргэж болохгүй гэж бодсон. Тэгээд Монголд ингээд харсан чинь Jack Ma-гийн тухайн нэг л ном байсан. Тэгээд тэр нь болохоор нэг Солонгос хүний бичсэн ном байсан. Тэгээд Солонгос хүн Jack Ma-гийн талаар бичсэн. Тэгээд тийм ном байсан. Тэгээд би тэр нь болохоор нэг тийм амжилтын нууц моц гэдэг. Тэгээд яг энэ ном болохоор хятадын зах зээл тэгээд яг энэ Jack Ma одоо бидний мэддэг WeChat-ийн талаар та яагаад Google компани одоо хятадаас гарсан гэж одоо бүх юмны талаар өгүүлсэн. Тэгээд яагаад энийг хүмүүст хүргэж болохгүй гэж гисэн бодлоор орчуулсан. За энэ орчуулагчийн тухайд бол их сонирхолтой байгаа даа. Жирийн нэг орчуулаг биш, Америк хүн бичсэн. Тэр дундаа энэ номон дээр тухайн үеийн бүгд найрамд хятад албан улсын одоо жишээ дарамт шахалтай. Мэдээж хятад улс бол социалист, коммунист нам нь бол бүх эрх мэдлээ алтгадаг юм байна. Тэгэхээр зохиолчийн хувьд юугаар онцлог болохоор энэ Jack Ma-гийн тухай энэ номыг бичсэн бай. Данкан Кларк гэдэг зохиолч шүү дээ. Энэ Данкан Кларк гэдэг хүн бичсэн. Энэ бол Америк хүн, Stanford их сургуулийн зочин судлаач. Тэгээ 94 оноос хойш Хятадд одоо амьдарж байгаа хүн хятад судлаач. Тэгээд хятадд өөрийн гэсэн компанитай тэгээд урд нь JP Morgan компанид ажиллаж байсан. Тэгээд хамгийн инээдсэн ч юм уу сонирхолтой зүйл бол энэ хүн өөрөө 2000 оны үед Alibaba компани зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгээд тухайн үед зөвлөхөөр ажиллаж агаад тэгээд Jack Ma болохоор Alibaba компани 100,000 хувьцааг маш хямд үнээр худалдаж авах боломжийг саналыг тавьсан боловч тэгээд тэр үед Alibaba нэг амжилттай байгаагүй учраас аваагүй. Тэгээд харамсалтай тэр нь 30 сая долларын алдаа болж хувирсан. Тэгээд тийм хүний бичсэн ном өөр тэгээд нэг талаас хоёрдугаарт энэ өөр нөгөө Америк хүн болохоор
одоо яг хэдийн засгийн газар одоо Alibaba компани хооронд болсон тий бүхэл тэр зүйлсүүдийг одоо хятад тухайлбал мэдээллийн хувьд хаалттай улсын гэж ярьдаг тий Google ажилтгүй яг уу одоо ингээл бүх зүйлсүүдийг ярьдаг тий. Тэгэхээр энэ хүн бол нэг үгүй нэрээ юм онцлог намаа. Тэгээд 94 оноос хойш хятад амьдарч байсан гэсэн. Хамгийн анх 1999 онд 99 оны 100 Alibaba компани дөнгөж байгуулад байхад энэ Duncan Clark եւ Jack Ma-тай танилцсан гэж хэлдэг юм билээ. Тэгээд анх танилцсан тэр үеэс яриагаа эхлэхгүй. За хамгийн эхлээд IPO зарласан сүүлээс нь ингээд дэлхийд дахин тесрэлт хийсэн дэлхийн шилдэг 10 компани нэгээр орсон энэ компани сүүлчлээ. Тэгэд энэ дээр нэг би тэмдэглэлээс хараад шууд хэлээ л дээ. Alibaba Group гэж яригдчих. Анх бол компаниас одоо бол группийн хэмжээнд болсон. 2014 оны 9 сард Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO гаргасан байна. За энэ IPO-оор 25 тэрбум долларын ашгийг хүртэж чадсан байна. Энэ нь өөрөө дэлхийн шилдэг 10 компани нэгээр шалгарсан санхүүгийн зах зээл дээр томоохон тесрэлт хийж томоохон амжилтыг бий болгосон байна. Тийм болохоор өнөөдөр энэ эрхмийг дэлхийд дахин шуугиж штэ. Үржигдэрхэн Дональд Трамптай уулзаад видео бичлэг хийгээд фэйсбүүкээр бол одоо маш их эрчийг түгээ явж байна тийм. За тэгвэл Jack Ma-гийн намтраас ерөнхийдөө эхэллээ. Багийн амьдрал ямар хөө хөхөд байсан. Jack Ma-гийн намтрын хувьд надад хамгийн онцлогтой санагдсан англи хэл сурсан хүүхэн байдаг. Одоо ингээд манай залуучууд бүгд IELTS, TOEFL, GRE тийм Америкт суралцъя гэж ярьж байна. Тэгэхээр Jack Ma л өөрөө хэлсэн байдаг. Миний одоо энэ амжилт гаргахад миний энэ бүх зүйлд хамгийн нөлөөсөн зүйл нь ерөөсөө л англи хэл. Би англи хэлтэй учраас би мэдээлэлд хүрсэн. Англи хэлтэй учраас би бусдаас нэг алхамд одоо байсан гэдгээ бол үргэлж хэлдэг. Тэгээд Jack Ma бол нөгөө Ханжоу гэдэг хотод төрж өссөн. Тэгээд Ханжоуд нь болохоор яг байгалийн тийм үзэсгэлэнтэй газар. Тэгээд хятад чи хаалттай улс байсан болохоор гадаадууд нэг их аялдаггүй. Тэгээд тэр Ханжоуд болохоор ер нь бол ингээд өглөө болгон өглөө болгон дугуугаа унаал одоо 30 минут явж хүрээл тэгээд тэр нэг зочид буудлынхын гадаа очивол гадаадуудтай ярьдаг. Тэгэл бороо орж исэн ч цас орж исэн ч өглөө болгон очиж хүмүүстэй яриа. Тэгээд тэр баруун нуур гэж байдаг гэсэн. Тэгээд тэнд очиж хөтөж хийдэг. Тэгээд тэр хүмүүстэй ингээд яриад өдөр болгон тэгж англи хэлээ сайжруулдаг байсан. Үгүй англи хэл хичээл авсан шүү дээ. Тийм. Тэгээд ер нь хүн сурал гэх юм бол тий ямар ч нөхцөл байдлаас сурж болдог гэдэг үгээр харж болно. Нөгөө талаас яг тэгж орчуулга хийж яваад нэг хүнтэй танилцсан Morley гэдэг Австралийн иргэн. Тэгээд тэр болохоор гэр бүлээрээ аялж исэн яг хятадаар. Тэгээд тэр үед танилцаа. Тэгээд Jack-ыг болохоор тийм тэрэгчин хүү, юм зардаг хүү гэж харсан. Тэгээд яг тухайн үед болохоор Morley болохоор ингээд тэд нар холбоотой байгаа загтлаар харьцдаг. Тэгээд Jack тэднэрт ингээд Jack Ma ингээд загтал бичингүүт нь тэр Австрали руу явуулаа. Тэгээ Австралиас тэд нар ингээд үг үсгийн алдаагийн засаад явуулдаг. Одоо энэ ном дээр тэр Jack Ma-гийн жоохон бахта бичижсэн захаан тий гараар бичсэн загтлынхын зураг хүртэл байгаа аахгүй. Тэгэхээр ингээд яг л юм сурахын төлөө маш их хичээж исэн тийм л хүн. Тэр нэг сонирхолтой. Багийнхан амьдрал тийм ээ. Яг нөгөө таны ярьж байгаа яриан дээрээс дөрөөлөд нэг юм орж ирж байгаа л да. Тэр нь юу гэхээр ер нь бол тооны хичээл, шинжлэх ухааны талын мэдлэг бол тоо ховор байсан. Тэгсэн ер нь бол аялал жуулчлал, англи хэл гэдэг энэ хоёр хичээлдээ их дуртай байсан. Тэгээд тухайн үед бас нэг дунд сургуулийн нэг багш нь англи хэлний багш хилжиж ирсэн түүх байд юм байлаа. Тэр хүн нь бол өөрийнх нь амьдрал нэлээд том өөрчлөлтийг бий болгосон гэж англи хэлийг нь би сурах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Тэгээд англи хэлийг сураад яваад нөгөө ахлах сургуулиуд төгссөн. Тэгээд их сургуулийн төгсөх нөгөө монголоор бол одоо Ешин шалгалт гэх юм уу да. Ийм шалгалт төгссөн. 2 удаа бүтлгүүдсэн. Тэгээд хамгийн ихний бүтлгүүд нь болохоор 120 оноос ердөө 1 оноо авчихсан байхгүй Jack Ma. Тэр одоо бодоод үзэхэд бол амар санаа тий. 23 мянган ажилтнтай дэлхийн хэмжээний компаниг удирдах байгаа хүн ихтэй сургуульд элсэн орохдоо 2 удаа бүтлгүүдсэн. Тэгээ 3 дахь удаага дөнгөн данган оноон тэнцээд Ханжоу буюу одоо өмнөд хятадын үзэсгэлэнт байглаараа алдартай Ханжоу гэдэг хотод багшийн сургууль хэлсэн орсон байдаг. За тэр цаг үеэс л ер нь өөрийнх нь карьер бол би эхэлсэн байх гэж ойлгодог. Оюутны зөвлөлийн дарга болоод ерөнхийдөө өөрийнх нь амьдрал нь бол цэцэглээд эхэлсэн. Тэгээ энэ одоо оюутан болоод яг ажлын талбар дээр гараад хамгийн анх бол орчуулгын товчоо гэдэг зүйлийг нээж ажиллуулсан шүү дээ тий. Тэр тухайн илүү одоо дөнгөж их сургуулийг даваад өөрийнхөө сургуультай багшлах боломж энтергээ тэр талаар илүү дэлгэрэнгүй ярих уу. Ер нь бол нөхөр яг тооны хичээлдээ бол айгу муу байсан гэдэг нүгээр харж байгаа. Гэхдээ бас маш шургуу одоо тэр одоо сургуульд тэнцгийн төлөө бас тэмцэжсэн харж байгаа. Тэгээд яг ингээд цагийн ажил хийж ийн гутаа тооны хичээлдээ шалгалт аваад тэгээд
ингээд гайгүй оноо дундаж оноо авсан. Тэгээд 4 жилийн одоо энгийн сургуульд бол ихтэй сургуульд бол тэнцэж чадаагүй. Тэгээд коллеж буюу Ханжоогийн багшийн сургууль коллежид орсон. Тэгээд Аз таарч тэрэнд ч гэсэн оноо тэнцэхгүй байсан. Тэгээд Аз таарч яагаад тийшээ орсон бэ гэхээр нөгөө эрэгтэй оюутны квот байсан. Тийм учраас орсон. Төгсөхдөө ингээд бүх тэр сургуулийг төгссөн ангийнхан хүүхдүүд ингээд 10 жилийн сургууль багшаар ингээд томилогдсон чинь Jack Ma ганцаараа ихтэй сургуулийн багш болж үлдсэн ч юм уу тий. Тэгээд ер нь бол оюутан байхдаа яг тэр орчуулгын төвчийг яаж хийсэн гэхээр багшилж ийсэн. Тэгээ ингээ багшлаад ингээ харж исэн чинь англи хэл сурах одоо хүсэлтэй хүмүүс бол маш их гарч ирсэн. Тэгээд ер нь бол би англи хэл заа гэж Jack Ma тухайн үед ингээ оройн цагаар шүүн ингээ гадаад цэцэрлэгттэй. Тэгээд ингээд хүмүүс би энийг олж харахгүй байхад англиар ичих зоох юм гоо одоо ингээд хичээл заагаад. Ерөөсөө тэр Ханжоу гэдэг хотод англи хэлний булан ерөөсөө би үүсэж би болсон байгаа юм л та. Тэгэл ер нь бол тэгэл ахилсан. Ажлын гараа нь бол яддаг юм хэлсэн. Энд дээр Данкан Кларк анх Jack Ma-тай очоод энэ номын зохиогч өөрөө Данкан Кларк гэдэг хүн Jack Ma-тай анх очоод уулзж явахдаа өөрийнх нь одоо Ханжоугийн жижигхэн орон сууцанд нь өөрөө орж ицсэн байдаг. Тэр тухайгаа бол энэ номон дээр илүү дэлгэрэнгүй бичсэн байдаг. Юу гэж бичсэн байдаг вэ гэхээр за тухайн орон сууцад ингээд ороод очисон чинь зүгээр угаалгын өрөөнд нь ороод сойцныхын тоогоор энэ компанийг анх хэдэн хүн үүсгэн байгуулсан байл гэдгийг бол харж болох хэмжээнд тийм хэмжээнд байсан гэж өөрөө дурдсан байдаг. Анх Jack Ma өөрөө тэгээ өөрийнх нь эхнэр Katie тэгээд наан 16 хүнтэйгээр хамгийн анх өөрийнхөө одоо жижиг байшинд бизнесийн гараагаа эхэлж исэн байт юм байлаа. Эхнэртэйгээ хамтд бол маш олон зүйлийг дэнчин тавьж, золиос гаргаж өөрийн бизнесийн гараагаа анх эхэлсэн. Тим түүхтэй байлаа. Анх бизнесээ эхлэхдээ ингэж хэлсэн байдаг шүү дээ. Alibaba компанийг одоогийн амжилтанд хүрэхэд 3 зүйл байсан гэдэг. Тэр нь одоо юу вэ гэхээр бидэнд мөнгө байгаагүй, төлөвлөгөө байгаагүй, техник технологи байгаагүй. Энэ л бидний өнөөгийн амжилтанд хүргэсэн юм а гэж яг маасан. Тэгээ энэ бол их сонин содон сэтгэлгээтэй тийм хүн те. Тэгвэл одоо тэр төмөр гурвалжин гэдэг тэр зүйлийн тухай ярив. Энэ компани нууц нь Alibaba гэдэг энэ компани нууц нь төмөр гурвалжинд оршдгоо гэж энэ номон дээр бол бичсэн байна. Тэр талаар. Төмөр гурвалжин буюу Iron Triangle гэдэг нь өөрөөр хэлбэл яг ингээд улс төр ашиг сонирхолтой ийм бүлгүүдийг нэрлэдэг тийм үг. Тэгээд яг энэ номон дээр яг төмөр гурвалжин гэж юу хэлж байгаа нөхөр ерөөсөө нэгдүгээрт интернет худалдаа, хоёрдугаарт санхүү, гуравдугаарт болохоор логистик яг энэ гурыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Alibaba гэж хүмүүс яриад байдаг яг юу хийдэг юм бэ гэхээр мэдээж Alibaba.com, за тэгээд Taobao бид за тэгээд Tmall тэгээд Alipay, AliExpress одоо тэгээд цаашдаа одоо үйлэн систем одоо энэ бүх big data-гаас өөр юм сэдв рүү орно гэх мэтчлэн ингээ ярьчаа. Одоо яг энэ интернет худалдаа, санхүү, логистикс энэ гурван зүйл бол Alibaba компани нууц гэж байна. Тэгээ урд нь бол хятадд дэлгүүр хийсч бараа худалдаж аавна гэдэг бол тийм таатай зүйл байгаагүй гэж байгаа. Тэгээ яагаад гэвэл ерөөсө хэрэглэгч одоо мэдээж одоо олон үгнүүд байдаг л да хэрэглэгчийг хүндлэх. Гэхдээ ер нь бол ингээд нэг тийм тухтай зүйл байгаагүй. Гэтэл Alibaba бол хэрэглэгч бол та болох хаан. За тэгээд танд хамгийн бүр байж болох хамгийн сайхан үйлчлэгийг үзүүлнэ. Тухайлбал бараагаа худалдаж авлаа. Гэрээр чинь хүргээд ирчин. Тэгээд ингээд одоо ингээд баахан сампл дээжүүдтэй жижигхэн шин барааны дээжүүд жижигхэн одоо бэлэгнүүд үнгүү цуг ирчин. Тэгээд гэрээр нь хүргээд ирчин. За тэгээд хөрөнгүүтээ таалагдахгүй бол буцаач. Тийм. Тэгээд өөрөөр хэлбэл ягаад хэрвээ тэр хэрэглэгчэд таалагдаагүй бол тэрийг ингээд сэтгэл бичингүүт тэр хүн нь одоо тэр бараг борлуулсан хүн нь өөрөөр хэлбэл одоо айгаа тийм сүрэг сэтгэлээс айгаад хурдан буцаадаг тий газ сольж өгдөг эсвэл мөнгөний буцааж өгдөг тиймэрхүү үйл ажиллагаа. Нөгөө талаас хятад бол одоо асар том зах зээл та бүхэн мэднэ. Тэгээ тийм учраас нөгөө логистик буюу ингээ хүргэлт тээврийн асуудал бол хятадд зүгээр л тийм хүргэлтийн бүхэл бүтэн айран байгаа байхгүй. Хөлөөрөө тий метрогоор эсвэл дугуугаар ямар л бол ямар хүмүүс хүргэж өгөх тийм боломжтой тийм айран байдаг. Тэгээ тэрийг зөвөр ашигласан. Өөрөөр хэлбэл тэр хүргэлт хийж байгаа хүмүүсийн хэн ч Alibaba группийн ажилтан биш. Тэд нар тодорхой хэмжээний хөлс өгөөд гэрээтэй ажилладаг. Тэгэл тэднийгээ ингэж ажилуулж тэр энэ зохион байгуулалтыг маш сайн хийж чадсан. Дараагийн санхүүгийн асуудал. Хятадд одоо ингээд тухайн үед бол төлбөр тооцооны асуудал маш хэцүү байсан. Тухайлбал ингээд худалдаа авч та нар ч гэсэн одоо бидний хувьд ч гэсэн тийм ингээд онлайнаар юм захиалж үзээгүй ингээд захиалгад
миний захиалсан бараа харагдаж байгаа шиг зураг шиг байх уу тий. Тэгээ ойрог байх уу? Ирэх болов мөнгө урдчлаа төлчдөг ирэх болов үгүй болов гэл ингээд санаа зовоол байдаг тий. За бараагаа авж байгаа хүний хувьд бараагаа зарж байгаа хүний хувьд яана нөгөө хүн мөнгөө өгдөг болов яах бол буцаана гэвэл яах вэ гэл айдас байдаг. Гэтэл энийг болохоор ерөөсөө Alibaba зохицуулж өгсөн. Таны мөнгийг аваад Alibaba өөр дээрээ цалцсан. Тэгээд хэрэглэгчд очсны дараа хэрэглэгч яг окей гэд конфирм хийсний дараа тэр мөнгийг цаашаага нийлүүлэгч рүү шилжүүлдэг гэх мэт л. Тэгээд мэдээж картаар худалдан авах, эхлээл бэлнээрдүүлэх гэл маш олон процедурын асуудлыг одоо ингэж шийдэж яг ингэсний хүчинд өөрөө тэр том зах зээл учраас яг энэ одоо зах зээлийг олж харж мэдрээд энэ бол үнэхээр интернет бол шинэ үеийн ерөөсөө гарцсан байна гэдгийг хамгийн түрүүнд олж хараад энэ чиглэлийн компани байгуулчихсан. Тэгэл энэ нь л өөрөө компани тий онцлог тий. Дараагийн асуулт нь болохоор яг biz интернет гэдэг зүйлийг анх ойлгосон тэр үеийг би асуух гэдэг байна л да. Өөрөө орчуулгын товчоо ажилуулад ингээл англи хэлнийхээ мэдлэгийг дэвшлүүлээд ингээл нөгөө хятадын зах зээл дээр мөнгө олохгүй ингээл явжсэн гэх хой. Гэтэл орчуулгын товчоонд хэдийлийн ашиг олоогүй. Тэгээ сүүлдээ бараа зарж нөгөө алдагдлаа ингэж нөхдөг байсан. Ингээ энэ номон дээр илүү дэлгэрэнгүй маа. Тэгээд хамгийн анх Америкт хөл тавьсан тэр тухай сонирхолтой. Барьцаалагддаг тийм. Америкт барьцаалагддаг одоо нэг дөвчний галт барьцаалагдсан байгаа шүү дээ. Магадгүй өгчөж болох байсан тухай. Тэр жишээг нь гоё яриад байна. Энэ номон дээр гардаг л да нэг сонь юм. Би өөрөө ч гэсэн анх ууштай айгу гахсан. Тухайн үед Ханжаа хотод англи хэлтэй орчуулгын төвчөө ажилуулдаг хүн тэгээд 90 он тий 2000 оны гэхээр чинь мэдээж айгу онцлогтой байсан. Тэгээд тухайн тэр тонлуу гэдэг тийм хошуу байсан хятадын. Тэгээд Америкийн нэг компани тэр хошуунд ингээд хурдны зам тавьж өгнө гэж хэлээд тэгээд нэг жил гараа ингээд яригадад ерөөсөө ажил хэрэг болоогүй. Тэгээд тонлуу хошууны одоо захиргаа нь Жакмаг англи хэлтэй тэгээд мэдээж орчуулгын төвчөөд учраас за чи Америк яваад энэ асуудлыг энэ гэрээг одоо нэг тийш нь болгоо гэж хэлсэн. Тэгээд хэлэнгуут нь заа гээл тэгээд ингээд Америк явсан. Тэгээд Америкт очиод ерөөсөө нэг юм мэдсэн угаасаа team компани байдаггүй Америкийн. Тэгээд ер нь түүнийг хүлээж авсан тэр хост нь өөрөөр хэлбэл нэг бүтлгүй дээрэмч ер нь бол нэг тийм бүтлгүй нөхөр. Тэгээд ер нь өөрийгөө хүнд байдалд орсон гэдэг тэр үед мэдсэн. Тэгээд тэр Америк нөхөр болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр хоёулаа нийлж хамтарч ажиллая чи надтай нэгд гэдгсэн чинь Жак болохоор үгүй гэсэн. Тэгээд тийч хэлсэн чинь нөгөө нэг байшинд ингээд ичсэн хорцсон гэж зочид буудлын дээр. Тэгээд тэр хэрэг яаж өндөрсөн бэ гэхээр Жакма тэгээд тэндээс зүхтаагаад тэгээд Сиэтл руу онгоцоор нисч Сиэтл руу очисноор өндөрсөн гэдэг. Тэгээд энэ ном дээр гардаг. Тэгээд ер нь бол Жакма энэ талаараа их ярих тийм дурггүй гэдэм байлаа. Тэгээд энэ хүний одоо тэр Америк хүн компани талаар ч гэсэн ерөөсөө хизээч тийш нэг дурсаж байгаагүй. Тэгээд тухайн үед яг энэ босон үйл явдлын талаар яг хятадын сонинд нэг сонинд бол гарч ирсэн гэдэг юм байлаа. Нилээн хүнд байдал орсон юм шиг байна. Огт мөнгөгүй гар тэгээд нөгөө мөрөгтэй тоглоомын автомат машин дээр очиод онгоцныхаа тийзийг мөнгийг олоод тэгээд оргосон гэдэг юм. Тэгээд Сиэтлд анх очиод энэхийдээ интернет гэж юу вэ гэдгийг ойлгосон юм шиг байна. Тийм. Яг тэр Сиэтлд очих үед нөгөө нэг цуг багшилж исэн багшийнх нь хүргэн нь яг нэг Америкт байдаг байсан. Тэгээд тэднийх Сиэтл байдаг. Тэгээд тэдний компанитай танилцсан чи интернет гэж юм байдаг юм а гэж танилцуулсан. Тэгээд энэ дээр эн чи юу хийдэм бэ гэж Жак асуусан чи юу ч бичээд хайж болно гэд. Тэгсэн чинь нөгөө шар ариг гэж бичиж бүр пив гэж бичиж болно гэд. Тэгээд бичсэн чинь нөгөө герман пив те одоо бүхэл төрлийн пивнууд гарч ирсэн мөртлөө ерөөс хятадын тухай юу ч байгаагүй. Тэгэд би энэ дээр хятадын тухай мэдээлэл нэмж болох уу гэж болно гэд. Тэгээ өөрийнхөө орчуулгын төвчөөний мэдээллийг ингээл ерөөс зурагчгүй зүгээр орчуулгын товчоо гэж ингээл нэг жоохон мэдээлэл бичгээд л тэр өдөр нь дороо ингээд гадаадаас 5 хүнээс мэйл ирсэн гэж байгаа. Тэгэхээр тэгэл Жакма бодсон байгаа ингээд интернетийн хүч гэдэг бол үнэхээр одоо төсөөлшгүй их юм байна. Энийг би судлах хэрэгтэй байна. Хятад оруулах хэрэгтэй гэхэд тэр үед мэдээд тэгээ энийг олж харснараа л өөрөөр хэлбэл тэр хүний одоо энэ амжилтын гараа эхэлсэн болов уу гэж харсан. Тэгэл 1999 онд эргэж хятаддаа ирээд өөрийнхөө багийг бүрдүүлэх 18 хүн хүнтэйгээр бизнесийн гараагаа бол ихсэн юм байна тийм. За хоёр дахь нь болохоор яах вэ компани хөрөнгө оруулалт. Тэгээд тэр SoftBank-ны за эхлээд би SoftBank-ны хөрөнгө оруулалтын тухай яриа. SoftBank-ны хөрөнгө оруулалт Масаиши сан гэдэг алдартай би 6 дахь лайваар 5 хүнд энэ хүний намтрын тухай ярьчихсан. Тэгэд энэ хүнтэй уулзаад 6 минутын дотор хөрөнгө оруулалт татаж чадсан гэж байдаг тийм. Тэр талаа.
Soft банкны ерөнхийлөгч. Jack Ma ах ингээд компани байгуулчаад тэгэл ингээл хөрөнгө оруулагч хагаал ингээл явсан. Тэгээ тэр үед болохоор .com boom буюу одоо интернет компаниуд маш ихээр бий болсон. Тэгээд хамгийн ихний одоо хөрөнгө оруулагч нь бол Goldman Sachs байсан байхгүй юу? Одоо алдарт компани та бүхэн мэдэх баг. Тэгээд яг энэ Goldman Sachs компаниас өөрөөр хэлбэл одоо хөрөнгө оруулалт авна гэдэг жижиг компанийн хувьд маш нэр төрийн хэрэг. Үүний дараа бол яг SoftBank-наас хөрөнгө оруулалт авсан. Тэгээд SoftBank-ны яг тэр үүсгэн байгуулагч Masayoshi Son гэдэг бол одоо маш алдартай хүн. Тэрээр ер нь бол Япон боловч яг Солонгос гарвалтай. Тэгээ тийм болохоор маш их тийм ялгуурлан гадуурхагддаг байсан. Тэгээд багтаа ингээд Америк руу гараад тэгээ бүр тухайн үед бүр ингээд ядуу ингээд хоолны үлдэгдэлж олдохгүй байсан гэдэг. Тэгээ Америкт очиод тэгээд ингээд сургууль зураад аяга амжилттай агаад тэгээ нэг тийм төхөөрөмж гаргаад тэрийгээ ингээд Sharp Electronics тэгээ Sharp компанид зараад тэгээд бусаж Японд очиод тэгээд ингээд цаасан хайрцаган дээр гарангуудаа хоёрхан ажилтсан те. Тэгээ тэр хоёр нь тэгээ оюутан яг юм үнцэн ажилтнамш. Тэгээ манай компани бол алдартай болно гэж ярьжсэн. Тэгээ ер нь бол тэр SoftBank-ны үүсгэн байгуулагч Masa тэгээд энэ Jack Ma хоёрыг айгүй адилхан зан чанартай гэдэм байлаа те. Яагаад гэвэл маш хурдан шийдвэр гаргадаг. Ерөөсө Jack Ma ингээл компанийнхаа талаар ярьж эхлээл 5 минут ярихад л окей би хөрөнгө оруулна гэж шууд яриаг нь тасалсан. Ер нь бол маш тийм түргэн шийдвэр гаргадаг. Тэгээд урд нь яг Yahoo компанид хөрөнгө оруулаад маш их одоо бүр баяцсан. Тэр бунтун үршээ болцсон байсан. Тэгээд ер нь бол хүнийг хараад шууд одоо энэ хүн бол яг зорилго нь тодорхой байна. Jack Ma хараад тийм зорилго нь бол тодорхой байна. Хийх юм нь тодорхой байна. Энэ хүнд санхүүг нь өгчих юм бол амжилтанд хүрэх юм байна гэдгийг хараад хөрөнгө оруулсан юм болов гэж утсан. Тий, миний нэг уншижсэн бас факт дээр юм байсан. Jack Ma дараа хэлсэн байдаг юм байлээ. Хүнээс ингээд өөрийнхөө бизнесийн гарааг эхлүүлчихэд хүнээс ч хөрөнгө оруулахгүй байхдаа зарим хүмүүс ээж ааваасаа чихэр гууж байгаа юм шиг аашилдаг. Би бол харин тэр юм зүйлийн эсрэг байдаг. Ороод би зүгээр би юм хийх гэж байгаа гэдэг өөрөө үзэл баримталтай бол хатуу байдаг. Тэгэл ерөнхийдөө тулгадаг ч юм уу те. Нэг юм гууж байгаа юм шиг нэг хөрөнгө оруулагчдын өмнө долдгоноод байдгүй. Тийм үзэл баримталтай хүн байсан байлаа. Тэрийн цэс Masayoshi Son энэ өндрөөр үнэлээд хөрөнгө оруулалт хийсэн байх гэж боддог. За тэгээд Jack Ma-гийн тэгвэл энэ олон хөрөнгө оруулалтыг авахд хамгийн гол нөлөөсөн чадвар нь бол би илтгэх урлаг гэж боддог. Тэгээд 100 Jack Ma Монголд ирсэн шүү дээ, тий. 100 Монголд ирээд лекц нь явсан. Тэгэд хамгийн сүүлийн асуултыг энэ ганцхан эмэгтэй асуусан байдгийн тий. Тэр асуусан нь бол энэ хүн шүү дээ. Тэгээд хамгийн сүүлийн асуултыг Jack Ma-гаас бол яг өөрөөс нь нүүр тулж байгаад асуусан тий. Тэгээд тухайд бол угаасаа гоё мэдрэмж төрсэн баг те. Номыг орчуулж байгаа. Тэгээд яг тэр хүнтэй уулзах боломж олцсон гэдэг бол тэр талаараа тийм. Энэ ном чинь хийсэн 4 сард гарсан. Тэгээ би 6 сард эрхийг авсан. Урд нь бол яг нөгөө яг ном орчуулгын багт ажиллаж байсан. Яг би дааж ганцаараа бол би ном орчуулж байгаагүй л те. Тэгээд яг ингээл нөгөө орчуулах эрхээ 6 сард авцсан. Тэгээд байжсэн чинь аягүй нэттэй. Яг Jack Ma Монголд ирнэ гээл. Тэгээ нөгөө их авраг давд өрж яг Twitter дээрээ бичээл би ч бүр хамгийн хизээ яах вэ. Тэгээд тэр чинь нөгөө ASEAN виллад болсон тий. Тэгсэн чинь нөгөө надад урилга авахгүй тэр чинь нөгөө тусгай special guest өөрсөн VIP юм. Яг би чи ингээл урилга хаагаал тэгсэн чинь шууд явж очиод тэгэл яг үнэ хэлвэл би ингээ энэ номыг орчуулж би ингээ эрхийг авцсан юм а би одоо ингээ орчуулад яг 20% нь орчуулсан ба. Тэг би одоо энэ лекцэн суухаар хийдэг. Тэгээд аяга азтай орсон л доо тий. Тэгээд тэгсэн чи оруулаагүй тэгээд ашгүй нэг илүү урилгатай хүн намайг өрөвдөө. Намайг юу тэр одоо баярлаа гэж хэлсэн. Баярлаа. Гэтэ ер нь бол юу ахгүй юу. Гэтэ оруулаагүй тэгж хилээд ч бүр амар юм лээ. Тэгээд азтай нэг юм нэвтрээд орсон. Тэгээд ороод яг ингээд яг хүмүүс бүгд асуулт асуугаа. Тэгээд бүгд эргэтэй хүн асуусан. Тэгээд би яг асуусан. Тэгээд миний асуулт болохоор эхний хүсэлт маяг юм болохоор би ингээд таны энэ номыг орчуулж байгаа. Энэ ном одоо 4 сард гарсан. Тэгээд та өмнөх үг бичиж өгөөч ээ гэсэн. 20 дахь асуулт нь болохоор та ингээд эргээд 25 настай Jack Ma-гийнхаа одоо үед буцвал тэ одоо юу өөрчлөх зүйл байсан уу? Өөртөө юу гэж захиж хэлэх байсан бэ? Яг бол би өөрөө тэр насны хүн учраас
Одоо тухайн үед юу гэдэг эрүүл мэндэл хамгаалаараа хүнд бол хамгийн үнэт баялаг нь одоо гэр бүл байд юм байлаа ч гэдэг юм уу. Одоо нэг тийм гоё юм хэлэх авах гэж бодол энэ хоёр асуултыг асуусан. Тэгээ харамсалтай нөгөө шууд хоёр дахь асуултанд нь хариулсан. Тэгээ би яагаад гэдэг учрыг нь бол дараа нь ойлгосон. Энэ үгэнд бол одоо ингээд өмнөх үг бичиж өгөхөд бол жоохон сул талтай. Яагаад вэ гэвэл энэ ном нөгөө Жак Магийн хятадын засгийн газартай босон бүх үйл явдлыг Нино бичсэн. Өөрөөр хэлбэл нөгөө хятад чинь мэдээллийн хувьд хаалттай улс. Тэгээд Жак Магийн туслахын бичсэн ном байдаг юм байл л те. Тэгэхээр тэрэн дээр бол одоо ингээ хятадын засгийн газартай тэр болсон бүх асуудлуудыг бичиж болохгүй. Цензуртэй, хяналт цензуртэй. Энэ номд бол одоо яг юу болсон? Жак Ма бүр сошиал медиа дээр хүртэл одоо ингээл банкнуудын талаар нэр заагаал одоо хэлсэн мэлсэн. Бүх юмыг бичсэн. Тэгээд тийм болохоор өөрөө ч гэсэн яг бичгээд бол тохиромжгүй. Тэгээд энэ асуултыг албаар алгасаад миний 20 дугаар асуултанд шууд хариулсан баг гэж үзсэн. Тэгээд хариулахдаа бол тэгээд шууд нөгөө уран илтгэгч хүн гэдэг чинь асуултандаа хариулдаг юм байлаа шүү тайр. Би ингээд тухайд амар асуулт асуугаад тэрэндээ хариулт авна гэж бодсон чинь нэг тиймэрхүү эмэгтэй хүн асуулт асуусанд маш их баярлаа гэж хэлсэн. Тэгээд яагаад гэвэл IT-ийн компани тухайлбал эмэгтэй ажилчдын тоол маш бага байдаг тийм бид нэр биш. Гэтэл Alibaba-гийн ажилчдын хувьд мэдээж одоо юу гэдэг та нар зарим нь IT биш хүргэгч их байдаг гэж олон л асуудал баг. Гэтэ anyway энэ бол эдийн компани 47% нь эмэгтэйчүүд. Тэгээ үүсгэн байгуулагчдын 18 хүний 3/1 нь өөрөөр хэлбэл эмэгтэй хүмүүс байдаг. Тэгээ тийм. Тэгээ ер нь эмэгтэйчүүдийг айгуу дэмждэг. Тэгээ эмэгтэй хүн бол айгуу чухал гэж хэлдэг. Тэгээд ахаал тэрийгээ хэлээл тэгэл өөр юу гэж хариулсан санахгүй. Тэгэл ер нь нөгөө яг ер нь ингэж хэлсэн. Яг хэцүү байдаг. Тэр хэцүүгээл даваад гар. Тэгээд өрсөлдөгч чамд хэцүү байхад өрсөлдөгч нар чинь бүр л хэцүү байгаа гэж бодож одоо юу ч болсон төвчээр зааж ингэж үлдэх хэвээр. Тиймэрхүү санааг бол хэлж ирсэн. Өнөөдөр хэцүү. Маргааш бүр хэцүү. Нөгөөдөр бол бүх юм сайхан болно. Ихэнх хүмүүс болохоор нөгөөдрийг үзэж чадлаггүй маргааш нь үхсэн байдаг. Энэ жишээ нь бол их алдартай. Facebook-оор бол олон удаа ингэ түгээ явж байна. Дараагийн асуулт нь болохоор за илтгэх урлагийн тухай бол угаасаа энэ хүнээр бол ярилтгүй. Яа, Жак Магийн одоо спичүүдийг ингэ сонсож явах юм бол та охин огт цаас ашигладаг. Цаас ашиглахгүй зүгээр л цээжин дотор байгаа энэ тарих зүрх хоёр нь зэрэг ажиллаад амаараа үг гаргадаг. Тэгэхээр илтгэх урлагийн хувьд бол нэлээд чадвартай юм гэдгээр нь үг нь та охин сайн мэддэг баг. Тэгээ бас нэг юм санаасан. Одоо яг тийм урд нь их тийм Аз хүний хэлсэн үг ч юм уу ингэж дэлхийд аяг нэг амар тахшгүй байсан тий. Тэгээ энэний онцлог юу вэ гэхээр ерөөсөө энэ ном дээр гардаг л да энэ зохиолч хэлсэн маа. Ерөөсөө Жак Ма англи хэлтэй, хятад хэлтэй аль алийн тийм сайн эзэмссэн хүн. Тэгээ өөрөө PR баг айгуу сайтай. Тэгээд айгуу онцтой үг хэлж чаддаг. Тэгээд энэ зохиолч хэлсэн маа. Жак Ма хизээш нэг тийм шин юм яриад идэггүй. Гэтэ тэнд хаана ярьж байгаа тийм ямар сонсогчд байгаад нь тохируулаад ярьдаг юм аа өөр үнцгээс яг шив шин юм шиг одоо ярьж чаддаг тэрнгээрээ айгуу онцлог. Яг нэг үгийн залтай байхгүй. Нөгөө өөрийнхөө яг 1990 онд компани ингээд үйл ажиллагаа явуулж байхдаа нэг маркет хийсэн байт юм билээ ч тийм. Интернет бол бид агуулгын сайн мэдгүй байна. Интернет бол ирээдүйд бол томоохон дэвшил бий болно. Энэ интернетийн зах зээлүүд бол дэлхийд дахиад ноёлно гэж нэг утга тиймэрхүү агуулгатай үг бичээ. Доор нь Bill Gates хэлсэн гэдэг. Үүндээ бол Bill Gates тийм үг хэлээг байхгүй. Тэгтээ бол Bill Gates-ийг хэлчих юм бол тэр нь өөрөө том маркетинг болох байхгүй компанид нь. Тийм болохоор ийм сэргэлэн бас залжин нөхөр байгаа. Тэгээ сэргэлэнгээ бол зөв зүйл дээр л ашиглаж чадж байгаа юм л да. Jack Ma-гийн. Тэгээ Jack Ma одоо ингээд интернетийн зах зээлд ингээд хөл тавьсан хэрний хамгийн сонирхолтой нь өөрөө код бичих тал дээр тийм ч өндөр мэдлэгтэй хүн биш. IT-ийн талаар бол тийм ч өндөр мэдлэгтэй хүн биш. Тэгтэл хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр бол гой санаа очих юм бол зүгээр л хийгээдээ гэдэг энэ тал дээр бол Jack Ma байр суурь нэгтэй юм лээ. За одоо тэгвэл Alibaba компани одоо ихэр одоо хоёр хүүхэд гэх юм уу. За тэгж хэлж бас шууд болохгүй. Тийм бол Taobao хоёрын тухай. Энэ хоёр нь бол нэлээд бас Alibaba томоохон орлогыг оруулж ирдэг вебсайт байгаа шүү дээ. За тэгээ хэлсэн ерөөсөө л интернет худалдаа. Тэгээд урд нь бол интернет худалдааг одоо залуучууд хэрэгэлдэг. Яагаад юм онцлог одоо бид нар ингээд ямар нэгэн юм болохоро юу гэдэг хамгийн түрүүнд Google-ээс хайдаг штэ тий. Одоо хаана байна, ямар үнэтэй байна, эсвэл хаана зардаг Google-ээс хайдаг шиг мэдээлэл хаах болохоор хүмүүс одоо ямар нэгэн бараа худалдаж авахдаа хамгийн түрүүнд Taobao-гоос хайдаг. Ямар үнэтэй байна, ханшин хэд байна, ямар өөр төрөл загвар байд юм. Ерөөсөө тийм болгож чадсан. Тэгээд Taobao нь болохоор айл болох Taobao-оос одоо юуг л бол юуг худалдаж авна. Тэгээд тийм сонирхолтой хачирхалтай юмнууд байдаг. Тухайлбал нэг оюутан одоо унгасаа хийж уудал савлсан. Нэг эмэгтэй болохоор шавж хатаага, шумуул хатаагангуудаа эмэг хийгээ зарсан ч гэдэм юм уу. Тэгээ зөвхөн бараа бүтээгдэхүүн хувцас, мувцснаас гадна
ерөөсөө үйлчлэгээ авдаг. Тухайлбал ингэдэг гэж найз охиноосоо салахын тулд хуурамч найз охин түрээсч болдог. Тэгээд одоо ингээд хөгшин өндөр настай ээж аваагаа эргэж чадахгүй одоо завгүй байгаа залуучууд хүн үйлчлэгээ аваад хүнийг эргүүлчих болдог. За тэгээд мэдээж бас нэг сонирхолтой юм болохоор хятадын тийм хаврын гоёлын наадам гэдэг одуудынх нь айгу тийм үдшилэг л одоо болдгол юм байна л да. Тэгэхээр тэр гоёлын одоо наадамд одуудын өмссөн даашинз нь баг маргааш нь гэхэд л табууд их худалдаалагддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ямар их одоо хурдан шуурхай эдэн дээр табаус юг л бол юу. Тийм бол нь бол арай дээд зэрэглэлээ. Одоо Tmall дээр Burberry бренди юмнууд зарагддаг тий. Ер нь бол Amazon хүртэл одоо салбартай гих мэдчлээ. Ер нь бол тийм ба. За тэгвэл энэ хоёрын үед юм байна. Одоо Alibaba компани соёлын тухай ерөнхийдөө ямар ажилтныг илүү шалгаруулж авдаг хувь хүний нөөц нь энэ ном дээр гарч ирсэн. Одоо ингээд сая дээд боловсролын тэр судалгаагаар ч гэсэн харж байхад одоо ингээд бид нар бол дүн дээр айгүйх ач холбогдол өгөөд идэг. Гэтэл ингээд ажил олгогч нараас авсан судалгаанаас эерэг хандлагатай хүн тэгээд тийм эерэг хандлагатай харилцаа сайтай тийм хүмүүс дээр дүнгээс илүү одоо тэр шалгуурууд 1 2-т ч ихсэж байгаа. Дүн 8 дугаар шалгуурууд дээр ажил олгогчдын өгсөн шалгуурууд 8 дугаар одоо чигсэж байгаа байхгүй. Тэгээд ямар ч хүнтэй харилцдаг ахаа хичээгээ учрыг олчдаг. Тэгээд ямар ч юм зөксөлчдөг. Тэр чадвар айгу. Тэгээд энэ дээр ч гэсэн Jack Ma тэгдэг. Ерөөсөө би бол одоо эрүүл саруул тийм юмыг тууштай дуусгаж чаддаг хүнд дуртай. Тухайлбал одоо зүгээр нэг юм хэлжэнгуут даргаа яах вэ болохгүй байх биш. Өөрөө болох хүртэл нь яваад гомдолдог хүнд айгуу дургу гэж. Тэгээд Alibaba компани тэр хүний нөөцийн хүн ажилд авдаг тэр онцлог нь болохоор ерөөс хүний нөөц нь маш тийм том эрх мэдэлтэй яг хүмүүсийг шийддэг. Тэгээд ерөөсөө эрүүл саруул хөдөлмөрч тийм хүмүүс л дуртай гэж хэлсэн юмсан. Тэрнээс биш ялангуяа Jack Ma ингэж хэлсэн байдаг. Хүмүүс маш их MBA буюу тийм бизнесийн удирдлагаар хамгаалдаг. Тэг яг үнэндээ энэ нь бол нэг тийм хэрэгтэй биш гэж би боддог. Харин MBA-д юу сурснаа мартаад ажиллаж эхэлвэл надад таалагдаж эхэлнэ гэж амар хэлсэн. Ер нь бол A сурдаг он сурлагтнууд бол нэг тийм сул тал байдаг гинэ. Яагаад гэвэл A сурдаг хүмүүс айгу амьдрал дээр айгу амархан сэтгэлээр ундаг гинэ. Бүх юм дээр ингээл айгу амжилттай бол амьдрал ч гэсэн тийм шиг байгаад тэгээд айгу сэтгэлээр унцдаг. Харин BC-нүүд болохоор өстэй махардаг. Угаасаа тэгээд сурцсан байдаг гэж хэлдэг. Тэгээ өөрөө бол ер нь бол хамгийн одоо нэгт ч ихсдэг 1 2 биш нэг тийм 4 5 ч ихсдэг хүмүүсийг авах туфтай гэж бас яг энэ ном дээр гардаг. Он зурлагтай хүмүүс бол бас тиймч одоо сайн хүмүүс хүний нөөцөд одоо хэрэгтэй хүмүүс одоо 21-р зуунд бол биш болж эхэлж байгаа юм шүү. За тэгвэл одоо өрсөлдөөн л Alibaba гэдэг компани бол ингээл тодорхой цаг хугацааг аваад уналт босолт гэж явж байсан. Тэгэд eBay-г өөрийн бүгд хятад ард улсын зах зээлээс арчиж хайсан. Тэгээ eBay тухайд маш том алдаа гаргасан ба. Alibaba-г өрсөлдөгчөө гэж огт бодоагүй. За яг энэ компани байж л гэхдээ бол тийм өндөр хэмжээ төрөхгүй гэж огт үл тоодог байсан байгаа байхгүй. Тэгж явж байгаад эцсүүлд нь eBay хятад улсаас арчигдсан. Тэр тухай тэгэд WeChat одоо бид хүн болгоо одоо WeChat-тэй байгаа тий. Би бол WeChat байхгүй байна. WeChat ашигладаг хүмүүс анхаараарай. Энэ хоёрын тухай одоо нас харуулсан номныхаа. eBay бол мэдээж маш том алдартай компани. Тэгээд eBay компани захирлаар тухайд Meg Whitman гэдэг эмэгтэй ажиллаж байсан. Тэгээд eBay-ийн тэр захирлын хувьд бол eBay-ийн захирлын хувьд хамгийн гол олзуурах хүчтэй зүйл хятад бол маш том зах зээл гэдгийг тэр эмэгтэй бүр дээр үеэс л мэдчихсэн. Тэрийг ерөөсөө зарлж ирсэн. Хятад бол маш том зах зээл. Энэ зах зээлийг эзэл хятадд хин ялна тэр нь дэлхийд ялна гэж хүртэл бүр ингэж хэлчихсэн байдаг. Тэгээд харамсалтай нь хятадд eBay бол одоо шахан зайлуулсан. Тэгээ eBay ингэж очиход бол хятад чи өөрөө гадаадын компаниудыг яг оруулдаг хаалттай бас. Тэгээ тухайн үед бол тухайн үед яг eBay ямар компаниг хөрөнгө оруулж тэрийг eBay болгосон бэ гэхээр EachNet гэдэг компани байсан. Тэр компани хятад залуу өөрөөр хэлбэл Шанхай залуу тэгээд Harvard-ийн их сургуулийг төгссөн. Тэгээд ирээд ер нь бол яг eBay-г дуурайгаад нэг компани хийжсэн. Тэгээд eBay компани тэр компанийг худалдаж аваад тэгээд их амжилттай ажилласан. Тэгээ харамсалтай хятадын зах зээл чи өөрөө ерөөсөө
барууны ертөнцөө шал өөр соёлно. Тухайлбал ингэж Google гэхэд ч одоо ингээл ийм агаар зайтай хоосон ингээл хайх хэсэг нь үүдэг тийм цэвэрхэн агаар зай ихтэй тийм цэвэрхэн байдаг. Энэ таалагддаг. Гэтэл ингээд анзаараад үзвэл хятадын сайтууд одоо энэ Taobao тийм бол шахацлсан энэ тэнд ингээл баанар уурсан нэг бүр амар хэрээмэрэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр нь илүү амьд харилцаа. Яг нөгөө хятадын тэр захуудыг санагдуулдаг гэж байгаа юм. Тэгэхээр энэ хятад одоо барууны орнуудын соёлын ялгаа бол маш их гарч. Энийг eBay бол тэр компаниг худалдаж аваад яг тэр хятадын загвараар хийжсэнийг нь өөрчилсөн. Өөрсдийнхөө платформоор хийсэн. Тэгээ ингэж өөрчилснөөр тэгээд өөрчлөнгүүтээ өөрсдийнхөө хостыг Америк руу нүүлгэсэн. Тэгээд нөгөө интернет чинь хост нь хааж байсан ажиллах боловч хятад ч өөрөө хаалттай ус учраас тухайлбал хятад дээр Тяммины бослого тэр тухайн үеийн болсон өдрийнх нь тоомог бичих юм бол тэр мэдээлэл чинь шууд ингээд гарч ирдэггүй байхгүй блоклчдаг. Тэгээд тухайлбал тим хэрэглэгчийн нэртэй 69 гэсний хэрэглэгчийн нэртэй хүн үйлчлүүлээд тухайлбал тэр мэдээлэл нь заавал ингээ конфирм хийгээл өчнөө тийм шалтгаан амжилтлага ордог. Тэгээ хостоо нүүлгэснээр болоод тэгээ eBay шиг яг тэр платформ нь авснаар болоод хятад хүмүүс үйлчлүүлэхэд айгүй төвөгтэй болж эхэлсэн. Тэгээ төлбөр тооцооны асуудал нь ч гэсэн яг ингээд шийдэж чадаагүй. Гэтэл энэ хооронд Alibaba болохоор Taobao нээгээд тэгэнгүүтээ хүмүүс ингээд төлбөрөө банкар төлөнгүүт тэр нь хүмүүс уцтаж хийлээд тэгээд уцтаж хийсэн тэр кодыг нь аваад банк руу залгаад ингээд факстад явуулдаг. Ийм ингээд гар аргаар ч гэсэн механик аргаар ч гэсэн ийм ажлыг ингээ хийсэн бол eBay болохоор ингээ өөр зүйлийг хүлээгээд том зүйл яриад амжилттай байсан бол хятадын зах зээлээс тэгээд шахагдаж. Тэгээ eBay-ийн сүлдээ зах зээлээс ингээ шахагдж байгаа мэдээд Alibaba-г худалдаж авахар болсон. Тэгээ харамсалтай нь бол маш бага үн хэлсэн. Нэгдүгээрт хоёрдугаарт угаасаа зарах сонирхол Jack Ma-д бол байгаагүй. Тэгээд харамсалтайгаар 2 удаа санал тавиад тэгээд зарч чадаагүй. Тэгэнгүүт нь eBay-ийн захирал за тэгвэл $1 сая хөрөнгө оруулалт дахиж би хийн. Тэгээд би Alibaba-г дийлнэ гэсэн боловч тэр мөнгө хийдэм мэдцэл тэгээд амжилтгүй болсон. Тийм хэдэн сая долларыг бол хятадын зах зээл дээр өргөө зарцуулсан. Тийм энэний ачаар харин хүмүүс одоо интернет гэдгийг мэддэг болсон, онлайн худалдааг мэддэг болсон ч гэж хэлдэг ярьдаг юм билээ. За хамгийн сүүлд тэр Jack Ma-гийн ирээдүйн тухай ярив. Одоо болохоор WeChat. WeChat тийм. Одоо ингээд WeChat-ыг болохоор Tencent гэдэг компани одоо хятадаар юу гэж уншиж мэдхүүлтэй. Ten гэдэг нь англиар 10 гэдэг, cent гэдэг нь одоо cent гэдэг шиг 10 цент. Тухайн үед нөгөө хятадд мессежний тариф бол 10 цент гэдэг шиг тэгж зүйрлэж компани нэрлсэн. Тэгээ тухайн тэр компани бол яг онлайн орчинд бол ер нь ингээд мессежний үйлчилгээ ингээд гаргасан. Тэгээд одоо бол хятадд тухайлбал WeChat-гүй хүн бол айгу сул талтай болж хэлсэн. Ерөөсөө ингээд зураг дамжуулж мэдээлэл энэ ч одоо ерөөсөө Facebook шиг л болсон. Тэгээ өөрсдийн зураг оруулдаг ингээд бүхэл мэдээлэл авдаг сувг нь болсон. Тэгээд Alibaba ч өөрөө Jack Ma ч бас яг Langvava гэдэг би одоо уучлаарай хятад хэлгүй би чи англи хэлээр орж байсан. Тэгээд тийм яг WeChat шиг application зохион бүтээгээд тэгээ харамслаа. Тэгээд тэрийг яг Alibaba-гийн ажилчтай хүчээр ашигладаг. Тэгээл тэднийхээ гэр бүлийг ингээд бүртгүүл тэгжээж цалингийнхаа урамшууллыг авна. Тэгээд харамслаа амжилттай хүрээгүй. Тэгэд ер нь бол YouTube бас хятад байдгүй өөрсдийн яг YouTube шиг сувгтай. Google бас байдаггүй. Baidu гэж байдаг тийм. Ерөөсөө яг өөрсдийнх нь эдгээр бол дуурайгаал тэгэл гадаадын компани биш өөрсдийн хятадын яг компаниуд ажиллаж байгаа хгүй. Нэг талаар хаалттай мэдээллийн цензуртэй ийм нөгөө талаар бас яг дотоодын компани ингэж ажиллаж байгаа нь сайн л хэрэгтэй тэр мөнгө нь. eBay хятадын засгийн газраас хятадын зах зээлээс арчиж хайсан ч одоо Америкийн зах зээл дээр гараад магадгүй Amazon eBay арчих магтаж яж болно шүү дээ. Өөр бол үгүй би зүгээр Америкт байгаа жижиг дунд бизнесийг бүтээгдэхүүнийг хятад руу гаргах сонирхолтой байгаа л гэж өөрөө бол хэлээд байгаа болохоос тэгээ Jack Ma-гийн ирээдүйн төлөвлөгөө болон Alibaba-гийн ирээдүй энэ номон дээр хэрхэн бичсэн байна? Энэ номыг орчуулж байхад миний одоо хамгийн толгой дохин байж орчуулсан хэсгийг би бас дурсмаар байна. Энэ бол хятад бол үйлдвэрлэгч орн гэдгээрээ бахархдаг байсан. Тэгээ гэтэл бид нарт юу үлдсэн гэж одоо гээд ингээд Jack Ma-гийн хэлсэн үг л дээ. Тэгэнгүүт бидэнд одоо юу үлдсэн бэ гэхээр одоо ингээд эрүүл бус бидний идж байгаа хоол, ууж байгаа ус зүгээр л ингээд бохир. Тэгээд энэ агаараа хартай энэ утаагаа хар. За яг хөө баян хүмүүс цэвэр усаа угаад баян хүмүүс үнэтэй хоолоо идэж болтгол юм багаас. Гэхдээ бид нэг л агаараар амьсгална гэж бичсэн байсан. Тэгээд тэрийг уушаал би чинь бүр яалтчгүй ингээд санал нийлж байгаа байхгүй. Өнөөдөр одоо юу гэдэг
боддоо одоо Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн тий одоо тэр эдийн засгийн байдал гэтэл нэг компани л одоо хөрөнгөтэй тэнцэж идэг ч гэдэг юм одоо ингэ бидэрт айгүй олон асуудал байна. Тэгэхээр бид нар одоо яг мэдлэгийн эдийн засгийг бүтээх ёстой байна л гэдгийг би энэ номноос уншаал одоо бид нар ч уул уурхай хүрэн эдийн засаг гэдэг. Гэтэл одоо солонгон байдлаар тий яг энэ мэдлэгийн эдийн засаг энийг л одоо хөгжүүлэх ёстой байна гэдгийг бол энэ номыг уншаад орчуулах гэж явахдаа би бол маш их ойлгосон. Тэгээд манай бас клубийнхан тэгээ таймнаар тэр нэг клуб Эрдэмт тэгээд энэ клубээс гаргасан ном баггүй юу? Албан ёсны эрхийн. Тий, эрхийн аваад. Тэгээд энэ клуб маань бас 100 нөгөө networking night гэдэг Amazon, Google, Facebook-д ажилладаг Монгол инженер залуучуудыгаа ураад бид нар хоорондоо танилцах, speed dating буюу түргэн болцоо хийгээд ийм арга хэмжээ зохион болсон. Тэгээд тэднийг хараад бол үнэхээр бүр ингээд бахархаж ирсэн. Тэгэхээр яг тийм л одоо бид нар дэлхийн хэмжээнд л одоо тийм болмоор юм үйлдвэрлэгч орон болмоор тийж л надад бол маш их санагдсан. Тийм тэгээд одоо Жак Магийн гол санаа зовдөг зүйл бол эрүүл мэнд боловсрал. Одоо тэгээд сайн нөгөө нэг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой Парисын гэрээ гэж хэлсэн. Тэрэн дээр тухайлбал Жак Ма Билл Гейтстэй хамт одоо хөрөнгө оруулахаар болсон. Тэгэл залуучууд боловсролынхаа дэмжиж маш олон юм хийдэг. Тэгээд ерөөсөө өөрийгөө бол одоо philanthropist гэж нэрлэж байгаа. Тэгээд би бол өнөөдөр ингээ байж магадгүй. Гэтэ би маргааш төвтэй гараад нөгөөдөр би магадгүй хүн гэтэл залуучууд авч явна. Тэгэхээр байгаль орчин энэ боловсрлоо маш их анхаараарай гэж хэлсэн. Үнэхээр одоо сэтгэлд одоо үлдсэн ийм чухал мессеж байсан. Энэ номноос боломжоор аваад уншаад тэгээд доторх агуулга дээр анализ зэрэг өсөж чинь. Миний хувьд бол энэ номыг уншаад бол хятад улсад сурмаар л санагдсан. Хятад хэлийг сурах ёстой. Тийм санагдсан. Ил Америкийн нэгдсэн улс гэдээ бүгд л тэгдэг тийм. Америк гоё, Америкт сурах ёстой. Америкт мастер хамгаална гэл. Тэгээ ер нь бол одоо доллар өссөн энэ үед бол хэмжээний мөнгө орно шүү дээ. Үнийг хэлэхэд тийм шамар биш. Гэтэл хятад улс гээл том зах зээл 1 тэрбум 300 сая хүн урд зах зээл маань байна. Тэгэд энэ том техник технологи хөгжиж байгаа орноос суралцах юм бол их байд юм байна. Гэдгийг би ойлгосон. Тэгээд хятад хэл бол сурах ёстой юм байна. Ер нь бол өөрийгөө made in China бүр 100% хятадын бүтээгдэхүүн гэдгээр амар бахархдаг тий. Би Америкийн нэгдсэн улс Harvard-ийн сургууль би аплайцсан, хэд удаа аплайцсан би тэнцээгүй. Гэтэл өнөөдөр Harvard-ийн оюутнуудад би лекц уншаа байж гин гэдэг. Тэр ихтэй амар сонирхол болсон. Тий. Тэгээд ер нь Ханжоугийн их сургууль багшийн сургууль бол хангалттай юм байна. Тий. Тэгээд тэр нөгөө KFC-гийн түүхийг манайхаа айгуу сайн мэддээ штэ тий. Одоо ингээл KFC-гийн 24 хүн анкет бүгснээр Жак Мал ганцаараа тэнцээгүйгээд тэгээ тэрний шалтгаан нь болохоор зүгээр намхан байсан учраас намайг аваагүй болов гэж бас хэлсэн байт юм байна. Ер нь аль их намхан юм байна. Намхан тэгээд яг энэ нөгөө шоум яриа шүү дээ би ингээд найдвартай юм биш. Жак Магийн эхнэрээс нь асуусан байна л та. Ягаад ийм царай муутай, ийм намхан, ийм залуутай суусан юм бэ асуусан чинь Жак Магийн эхнэр нь тэр баян залуучуудын хийж чаддгүй зүйлүүдийг тэр хийж чаддаг юм аа. Тийм болохоор би түүнийг сонссон юм аа гэж хэлсэн байх юм байлээ. Бас сонирхолтой. Намайг Америкт сурж байхад нөгөө гадаад оюутнууд чинь хоорондоо аяга амин нэгтэйдэг. Яагаад гэвэл бид нар чинь анх удаа л гадаадад ирсэн. Тэгэл нөгөө ингээл асуух зүйл их гэрдэг. Тэгээд надад бас нэг хятад Япон хоёр та айгу дотн найзалжсэн. Тэгээд тухайд болохоор манай нэг хятад болохоор өглөө бид нар нөгөө оюутан болгон ширээтэй манай хуулийн сургууль тэгээд өөрийн болгоо авцсан. Тэгэл тэр ширээн дээр очиод юм зумаа үлдээчдэг. Тэгэл бид нар сууж хахад өглөө би ингээл эрт очингууд л тэр хятад сууж л байдаг. Тэгээ орой намайг явахад суугаал үлддэг. Тэгээд би харж исэн л та нөгөө сууд сурах гэдэг штэ тийм тэрийг бол одоо өстой одоо гайхалтай эзэмссэн хүмүүс л байд юм гэж харсан. Өглөө би гоо амхандаа л айгүй эрт ирдэл хичээлийнхаа өмнө ирэл нэг номоо 20 хуудас уншчихъя гэл нөгөө уншихгүй л ойлгодгүй багшийн лекцээ. Тэгэл нэг тэрийг ингээ унших гал ирэхэд аль хэзээ нэрсэн сууж идэг орой тарахад ч сууж идэг. Тэгэл нэг тийм сууд сурсан хүмүүс. Гэтэл одоо би бол ойр ойрхон нэг юм идмээр санагдал доошоо ороод ингээд гарч явлаа. Тэд нар бол яг ингээд тийм сандал дээр суугаад яг яс ингээд хийж сурсан хүмүүс юм байна гэж харж ирсэн. За ер нь бол бас Alibaba гэдэг нэрний талаар тайлбарлах бол сонирхолтой юм байна. Тэгээд яагаад Alibaba гэдэг нэрийг өгсөн бэ гэхээр мэдээж энэ нэр бол араб нэр Alibaba 40 дээрэмчин тийм 1001 шөнийн үлгэрт гардаг. Тэгээд энэ нэрний ачаар Alibaba компани бол маш хурдан танигдсан. Тэгээд Jack Ma нэгдүгээр цаан толгойн эхний үсгээр одоо нэрлсэн байвал бүх юмны уурд гэж үссэн. Хоёрдугаар болохоор
хүн болгоны мэддэг дэлхийн одоо өнцөг булан бүрт байгаа хүн болгоны мэддэг тийм нэрийг сонгохоор хичээжсэн байлаа. Тэгээ Америкт ресторанд сууж байхдаа зөөгчөөс Alibaba гэж чи мэдхүү гэсэн чи мэднэ 40 дээрм чи ингэж хэлсэн. Тэгээ гараал дахиад нэг хүнээс Alibaba гэж мэдхүү гэсэн чи тийм сим үүдэнэ гэдэг нөгөө Alibaba нөгөө алтарч шидэт эрдэнэсийн юг тайлах нууц үгийг хэлдэг. Хүмүүс бүгд мэдчихсэн учраас энэ нэрийг сонгосон гэдэм байлаа. Тэгээд энэ мөнгөнийхөө ачаар ч гэсэн Alibaba компани маш их маркетинг, PR-ын зардлыг хэмнэсэн гэж Jack Ma ч гэсэн өөрөө хүлээн зөвшөөрд юм байлаа. Энэ хүртэл хамтдаа байсан сонсогч танд маш баярлалаа. Тэгээд Сэхэтэн подкастын сонсогч та бүхэн яг юу хийх юм маш сайн мэдэж байгаа. Дугаар болгоныхаа төсөл би хэлдэг. Хэрвээ энэ удаагийн дугаартай холбоотой санал, шүүмж болон сэтгэл байх юм бол та тус подкастыг скриншот хийгээд өөрийн Instagram дээрээ story байдлаар хийж болно. Гэхдээ story байдлаар хийхдээ 50 би гэсэн миний Instagram ID-г та бүхэн заавал меншн хийгээрэй. Тэгжээж та бүхний санал сэтгэлийг би олж харах боломжтой. Тэгэхээр тус номонд өгүүлсэн Jack Ma-гийн энэ амжилтын төлөө ууггүй хөдөлмөрийн үр дүнд яг юу өнөөдөр бүтээж чадсан юм бэ гэдгийг бол тус ном бол тод томроо надад бол илэрхийлж чадсан гэдэгт бол би 100% санал нэг байна. Тэгэхээр энэ удаагийн номын хэлцүүлгээр та нэгийг ухаад хоёрыг тунгасан болов уу гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар та бүхэнтэйгээ уулзлаа. Баярлалаа.